Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн харуу хамгааллын ажилтан сумын алдар туяач Манзагалчин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндрэлтийн эзэн нийслэлийн боловсролын газрын хүндэт шүүгчийн эзэн улсад 13 жилд улс сургуульд 7 жилийн ажиллаж байгаа давгийн эрдэнэ отныг хүндэтгэлийн судалгаа сохыг өрж байна. Монгол улсын төлөв багш улсад 31 жилд улс сургуульд 15 жилийн ажиллаж байгаа Банкны Ариуна таныг хүндэтгэлийн судалгаа сохыг өрж байна. Дөрвөн студент ажил байна. Хөдөлмөр бүтээл дурсамж дурдтгал дүүрэн он жилүүдэд үдэж хамгаас ирхэм хамт олон хайртай шавнар хүндэт эцэг эхчүүд ах トゥ у нартайгаа хөдөлмөрийн алдраа тэмдэглэхээр хүрэлцэн ирж буй энэ эрхэм хүндтэй хүмүүс бол хаанвал дүүргийн 60 дугаар сургуулийн захирал Монгол Улсын зөвлөх багштай амьтны Ариуна харуул хамгаалтын ажилтан Дагвын Эрдэнэ Батнаа юм а. Ариуна захирал боловсролын салбарт ажиллаад 35 жил 60 дугаар сургуультай ажил амьдралаа холбоод хэдийнэ 15 жил болсон бол харуул хамгаалтын ажилтны Эрдэнэт 7 жил энэ сургуульд хөдөлмөр зүтгэлээ зориулсан нүүдэлчин монголчуудын удам их өвгөж алдарт байж ирэх юм лээ. Ирээдүйн хойч үеэ хүндрэлтний хөгжил дэвшилтэд хүлнээлүүлэн алхаж чадвал эрдэм боловсролтой эх орно гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүний удирдагч хүний сэтгэлээр өвгөөлтэй ажилласан Ариуна захирлын алдар гавьяад тэмдэглээд оршгүй юм а. Түүний удирдлага доор хөдөлмөрч хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж сурагчдынхаа эрүүл аюулгүй орчин суралцах нөхцөлийг хангахаар өчүүхэн хоромж хариуцлага алдалгүй үнэн шударгаар ажиллаж ирсэн хамгаалагч Эрдэнэ Батнаа мөн бахархгүй байхгүй. Ийм л бахархалтай хүмүүс өнөөдрийн хөдөлмөрийн алдраа дуурсан гавьяаны амралтандаа гарах мэдрэлийн үйл ажиллагааны эзэлжээ. Хаврын сайхан наран мандсан сайхан өглөө та бүхэнтэйгээ урьдчилан золгох ерөөлтэй энэ сайхан өдөр ээжээ. Энэ сургууль 2010 оноос хойш ажиллахдаа олон сайхан ахмадуудыг, олон сайхан ажилчдаа, олон сайхан багш нараа, олон сайхан гайхалтай хүмүүсийг бид одоо өөрөнд бас одоо үдэж өгч ийсэн ийм сайхан дуусамжмаас хэрэгж байна. Ингээ өнөөдөр бас сэтгэл хөдлөлөө дэшээ яана. Ингээ үсчихсэн та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ аз жаргал ирүүлсэн амьдралын сайн сайхан бүхнийг хүсье. Ингээ олон шавнарыг төрүүлж чадаагүйч олон багш нарыг олон хамт олныг удирдах үнэхээр нэг цуглаж нэгэн сэтгэлийн дор нэгэн зорилгод дор хамтдаа байж нэг баг онжин хамтарч ажиллаж исэн бүх хамт олондоо бүх найзуудтай бүх ахмадуудтай үргэлж биднийг ард талбанд дэмжиж байсан гэр бүлийнхэндээ ахын дүүстэй хамаатан садан хот урмуудтай бүгдээрэнд нь халуун талархад илэрхийлье. Маш баярлалаа. Эрдэнэтийнхаа гэр бүлээс халуун талархад илэрхийлье. Үеийн эрдэнэ түн багш нар ажилтангууд хүүхэд багчуудаа өнөөдөр бидний зүрх сэтгэлээс хязгаарч гарахгүй нандин сайхан тохиолдол болж байна. Хүн бүрт тааруулж, хүн бүрт таалагдаж, хүн бүрийн сэтгэлд нийцсэн шийдвэр гаргаж тэднийг нэг зүгт харуулна гэдэг бол энэ удирдагчийн ур чадвар. Манай Ариуна захирал хэлдэг яг цагтаа яг хамтдаа гэдэг. Энэ өрөөгөр энэ хүний одоо хэрхэн удирдагч вэ гэдгийг бид нар бүгдээрээ мэдэх бах. Хамгийн цэгцтэй, хамгийн нямбай хүүхэд бүрийг багаар нь хамт олноор нь хөгжүүлэхийн төлөө багш ажилтнтайгаа хамтраад манай 60 дугаар сургууль үнэхээр гайхалтай олон ажлуудыг Монгол улстай хийж цоллуулж ирсэн сайхан хамт олон. Тэгээд таныхаа цаашдын ажилд нь энэ түүхийн хуудас дахиад маш олон хуудасаар маш ариун баялаг дурсамж дүүрэн бүрдэж энэ олон ном их зузаан ном гарна гэдэгт итгэж байна. Тэгээд таныхаа цаашдын ажилд нь амьдрал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө өдөр бүр тэгээд өдөр бүр эрүүл байгааг хэлсэн. Өөрийнхөө өнгөр гялтгандаг. Сургууль болгон цэцэрлэг болгон өөрийнхөө өнгөр гялтгандаг гэхээр та дандаа л нэг өнгө ярьж байгаа юм гэдэг. Бид нэгэн чиг сургууль цэцэрлэгээ байлгах хүсдэггүй. Тэрнтэй адилхан өнөөдөр одоо бас Эрдэнэ Батнаа маань ч гэсэн өөрийнхөө өнгөөр гялтганж
энэ одоо 60 дугаар сургуультай өөрийгөө бас нээж толдуулж одоо бүх л энэ боловсролын төлөө бас багш нартайгаа удирдлагуудтайгаа гар бие зэрэгцэж ажиллаж ирсэн ийм сайхан хүн шүү. Таньдаа тэгээд бас мөн баярлалаа. Цааш мөн бас тахаар баярлалаа хэлье. Маш баярлалаа. Ингээд олон парламент үеийн гайхамшигтай сайхан багш нартай маш их хайртай шүү. Юу хүсэж санаж байгаа бүхэн нь та бүхэн биелэх болтугай. Ад шаргалтай, инээдхөр баясгалтай байгаарай гэж өрөөгөөд Яндан Скотын хөгжмөнд аваад орж ийн шүлэг хүн хүндээ хайртай дуу зориулсан юм аа. Бид нар хамтдаа дуудъя. Сургуулийнхаа хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ зурж мөнхлөн хайртай дотны хүмүүстэйгээ дурсамжаа хуваалцах хорон мөчвөр хүндэтгэлийн үгс талархсан сэтгэл урам зориг хайрлсан харц инээмсэглэл дуу хуураар дүүрэн алтанхан дурсамжийг бүтээж байлаа. Монголын үеийн багш сургууль хүмүүжүүлэгчид боловсролын байгууллагын ажилтан албан хаагчдын адил нийгмийн өмнө хүлээсэн үргээ нэр төртөө биелүүлж ард иргэдээ соён гэгэрүүл их үст нэмчээр зүтгэн соёлын үрийг тарьж сурагчдаа хөгжил дэвшлийн замд хөтлсөөр ирсэн энэ хоёр эрхмийн алдар гавьяаг сургуулийн хамт олон дүүрэг нийслэлийн удирдлагууд өргөнүүлж гавьяа шагналаар шагнан урамшуулахын зэрэгцээ тэдэнд барьсан хамгийн эрхэм шагнал бол сурагчдын чинсэлийн мэдчилгээ хамт олонных нь халуун дулаан сэхилийн үгс байлаа. Хэлэхэд үнэхээр сэтгэл зүтгэл гаргаад өнөөдөр чин сэтгэлээсээ одоо биднийгаа гээд хүрээд ирсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Мэхийн ёслоо. Тэгээ манай хамтрагч маань одоо
манай сургуулийн одоо өнгө зүс нүүр царай одоо нэрийн хууц болсон ийм мундаг эрхэн байгаа. Ягаад гэвэл айл руу ингээд ороод очиход яг одоо үүдэн дээр нь одоо хачин сүрхий хариуцлагатай зогсож идэг энэ хүн маань бол манай Эрдэнэ хот байгаамаа. Тэгээд гэр бүлд нь эхнэрт нь ахын дүүст нь бүгдээр нь бас дахин мэдчихэд өвшүүлж байна. Ингээд Эрдэнэ хотыг аварж байна. Монголын үйлдвэрчдийн холбооны хөдөлмөрийн алдар тэмдгээр шагналтыг энэ 60 дугаар сургуульд жижиг манаачин үүрэгтэй ажлыг 7 жил гаруй хугацаанд өнгөрөөж хийж байгаа. Өнөө жил аяныхаа амралт гарч байгаамаа. Тэгээд та бүхэндээ юуны төрөнд аз жаргал сайхан бүхнийг хүсээрээ. Мөн одоо энэ дашганд хэлэхэд одоо сэтгэлийг хөдөлж миний одоо бас жоохон сэтгэлийн жоохон хөдөлгөөн тэгээд одоо сургуулийн өдөртөх захиралтайгаа хоёулахнаа нь одоо гавьяаныхаа амралт гарч байгаа. Надад бол бас нэг том төвхөлт байх гэж би дотроо их өмгшиж их баярлж байна. Та бүхэнд аз жаргал сайхан бүхнийг хүсээрээ. Этнограф манай сэдвүүгээ хүмүүс микрофон нээдэг шүү.
Тэгээд юустаа зэрэгээр аймгийн алдар зүгээр 10 жилийн апартшаа чинь залуу англайцаа хэлбэр ажлын хамт олонны бишиг бүхэн нэгэн тавтаа ажил хөдөлмөрөө өгөөж карьер хамт гарч байгаа баяр үргэлж ажил хамт манай сургуулийн үр царай болсон бахархал болсон хоёр сайхан төлөвлөрийн алдраа тэмдэглэж байгаа хоёр сайхан эрдэмтээ эрүүлэг аз жаргал сайн сайхан бүхнийг 60 дугаар сургуулийн эрчүүдийн нэрийн өмнөөс төвшүүлье. Сайн эднэтта 60 дугаар сургуулийн эрчүүдийн нэрийн өмнөөс орцсон мөрн хотон хөлтгөө уяж хэзэн жаргалтай хотгоо гэдэг өчигдөр хатуулъя. Бид нар аруулда өссөн. Тэгээд хамгийн бага дүү маань 2 настай хамгийн том 16 та 8 дугаараар төгсөн 8 нэж мөхтэй миний ээж хоцорсон. Тэгээд миний дүү дороосоо хоёртох нь бидний 10 удаа аруулда дээд тавных нь 85 та доод тавных нь 55 та. Зүгээр зүй тавилта. Биднийг ингэж өсөж хүмүүжүүлсэн тэнгэртэйгээ ээж аавдаа баярлалаа. Энэ сургуульд хамтран ажиллаж байгаа нийт ажилчид багш нар энд ирсэн бүх хүмүүст төрөл төрөсөд ах トゥ өрхөвдөд нь баярлалаа. Энэ их сайхан амжилтанд хүрч байгаа явдлаар миний ганцхан миний дүүгийн амжилт биш бүх хамт олонны амжилт. Энд ирээд энэ сайхан хамт олонны дунд миний дүүг авсан захирал баярлалаа. Өөртөө хүсэх сайхан бүхнээ хамд бас та бүгдэд бүгднэсье. Өнөөдөр энэ мянган мэргэжлийн эзэн хүн малчин мянган мэргэжлийн эхэн хүн багш хүн ингээд өнөөдөр энд байгаа их баяртай би бас хүмүүрээ даруй хүнтэй эрдлийн хүний өрийг өгсөд эцгийн минь малч ухааны нам мандага эрдэм төгөөдний киломер зүтгүүлэхэд энэ Монголын минь хүзэн орчтгоо гэдэг энэ дөрвөн миний хэвчээ багмаа. Энэ сайхан баяр дээр бас эрхэмнээс эрдэнэ очир болгоо хоёрынхаа урилгаар ирж айлгал сайхан догоон өргөж бадан тойл их баяртай наа та хоёртаа бас ирээдүйг асрал хамгийн сайхан бүхнийг өсөй өрөөгөөд Монгол улсын урилгын явагдталтын Бүрсрэнгийн аялгаа бүрийн шилэг хасаар жаргалтай гэсэн сайхан догоон зориулсан дуулъя. Hurry,
нартай хизээч одоо мартагдахааргүй. Үнэхээр дурсамжаар дүүрэн хайраар бүр бэлгсэн ингээ хүндэтгэлээр бүр дүүрсэн ийм одоо гайхалтай өдөр байна. Ингээд миний одоо багш гэж хэлэхэд би заримдаа бас өөрийгөө маш их гоож ичдэг. Гэвч ингээ шавнар маань бас ирсэн байна. За ингээд сурагч насны нандууд, оюут насны нандууд, за ингээд ах トゥ төрөл төрөсөд худ ураг хамаатан садангууд минь за энэ одоо хан уул дүүрэгт би одоо 19 дэх жилдээ ажиллаж байна. 19 жил ингээд хамт байсан эрхэм захирлууд, боловсролын эзэн дарга асан отгон орлоо дарга минь за энэ сургууль ирээд ингээ 15 жилийн хугацаанд энэ одоо мундаг сайхан эрхмүүдтэй энэ Ахмад багш нар ажилчтайгаа мөр зэрэгсэн ажиллаад эднэрийг гавьяндаа гаргаад энэ манай одоо сургуулийн захирлаас ахуулаад урнаа захирлаас ахуулаад энэ сайхан ахмадууд маань сууж энэ хамт олон бол маш халуун сэтгэлтэй, халуун зүтгэлтэй ингээд бүгд одоо нэгэн зорилгын төлөө зангидсан гар шиг, атгсан гар шиг ингэж байж чаддаг. Энэ эрхэм багш нар ажилчид одоо ингээ удирдлагууд гээд энэ маш олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр өнөөдөр бас би ингээд одоо тэгжээгдэж, услагдаж энэ одоо сургуулийг удирдахад одоо бас одоо маш их хүч одоо олон зүйлийг авсан гэж ингэж бодож байна. Ингээд хамт ажиллаж исэн үеийн удирдлагууд багш нар ажилчид маань бас ингээд ирсэн байна. Хамт оюутан байсан одоо удирдлагын академийн одоо номын сангаас хамт хөгжижсэн одоо тэр ангийн маань хүүхдийн зогсож бас шавнаа. За ингээд ерөөсө тоочод ивэл хамтран ажилладаг манай одоо талын нүүдэлчдийн их булаг төрийн бас байгууллагын одоо захирал за ингээд ажилтнтайгаа гээд ингээд манай Эрдэнэтийн маань ах トゥ төрөл төрөсөд ингээд хүн одоо үлдээч хэд одоо уучлаарай тэгээд өнөөдөр ингээ хамтран ажилладаг байгууллагууд маань урт сэтгэл гаргаад ингэсэн. Үнэхээр их баяртай байна. Тэгээд манай багш ажилчид маань ямар их авьяастай та бүхэн маань харсан баг. Тэгээд би ч одоо бас алтны дэрэгт гун шаарна гээд баг загвар өмсгөөнд өглөө. Тэгээд өндөр намаараа гологдоод байлаа. Тэгээ одоо бүр дуулж муулахад өглөө. Одоо тэгээд та нарт манаас өнөөдрийн үйл ажиллагаа таалагдсан байх гэж бодож байна. Өнөөдөр сэтгэл гаргаад бас тийм гарьяа дуучин арчсан батхандаа дарагдаа манай эдгээр очил болгоно хоёр маань бас маш мундаг дуучдыг авчиж ингээд дуулууллаа ингээд арын албанд маш олон хүмүүс ажилладаг. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа зохион байгуулахын тулд бид нар гүйцэтгэлийн үнэлгээтэйгээ зэрэгцээ л өстэй нэрээ бүх зүйлийг ингээд сэтгэл зүтгэл гаргаж хийсээ. Ингээд би одоо бас маш сайхан одоо хантай хүн ингээд ханаараа маш бахархдаг. Ингээд одоо ханы минь ахын дүүс асуулт ирсэн байна. Би ингээд айлын өсөв хүүхдийн тавхан ингээд хамтхан болохоор жоохон тийм гологдмол байдаг боловч яг ясан дээр гологдоогүй юм байна те. Тэгээ ингээд ах эгч нар маань дүүнер маань ингээд хүрхцүүл маань бүгдээрээ ингээд ирсэн байна. Ингээд үнэхээр их бахархалтай байна. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Одоо дээрээ тэнгэрийн нартай дэрэгдээ харин жаргалтай өвөр дээрээ үрийн зулаа өнөрлөж өр мөнхөд жаргаж авахыг та бүхэндээ хүсэн өрөөё. За одооноос 15 жилийн өмнө сургуулийн захирлуудыг сэлгэж ажиллах болоод тэгээд ариуна, тавья, аюулгүй сургуулийн багаараа 59 сургууль, 60 дугаар сургууль багаараа 10 дугаар сургуулийн бас өстэй. Ингээ гурван сургууль, гурван лабын сургуулийг ингэж үлдээж ухтаж авч байсан тэр баярсан мөч сайхан юм шиг санагдаж байгаа боловч 15 жил өнгөрчээ. За тэр үед би ч бас ингэж доотлоо би 10 жил ажилласан гэж ингэж нөлөөс татсан чи ариун бүр 1.5 дахин ихсгээд 15 жил болохоор сэтгэлд давталгүй яах вэ? Нөлөөс өнгөрөхгүй яах вэ? Сайхан байна. Энэ 15 жилийн хугацаанд ариун намын ажилласан шиг ажилласан, хөдөлмөрсөн шиг хөдөлмөрсөө. Би үргэлж түүгээр бахархаж явдаг, баярлаж явдаг. Зүтгэл нь хөдөлмөр болсон, сэтгэл нь итгэл болсон. Ийм сайхан бүдээ үргэлж бахархаж баярлаж байдаг. Ариунагийн хийсэн бүтээсэн зүйлийг та бүхэн энэ 15 жил юу бүтээсэн бэ гэдгийг сайн цуглууллаа. Энэ сайхан орчин, сургуулийн орчин, энэ сайхан хамт олон, энэ сайхан авьяастай хүүхдүүд гээд дүүгээ маань хийж бүтээсэн зөндөө ажил шийдэж байгаа. Гадна өнгөн манай сургууль ямар гоё болсон бэ те? Орж ирээд ямар сайхан байдгүй. Тэгээд миний дүү чинь ийм их сургуулийнхаа нэрийг, Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан ийм одоо ажлыг түүчээдэн явж өдөрт зохион байгуулж чадсан одоо баг шиг баярлаж бахархаж байдаг юм аа. За энэ дүүтэй эргэлийг саран сайхан бүхний хүсээ өрөө цаашийн ажил үйлс амьдрал нь аз жаргалыг хүсээ.
Өөрөөр хэлбэл яг муугчаад ерөөдөө хайртай шүү дээ. Найсаа үнэхээр энэ сайхан тогон дурсгалтай дууртай сэтгэлийн үнэг хүн үнэгтэй ийм сайхан өдөр байна. Хаалтаа баярлалаа. Хаалтгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал бид байна. За миний би Ариуна захиралтай 2006 онд 114-р сургуулийн захирлын ажлыг хүлээж аваад сайхан сургууль над төлөвлөж өгсөн. Би 13 жил захирлын нээсэн. Чамдаа маш их баярлалаа. Манай урлагийн захирал энэ 60-р сургуулийг үнэхээр сайхан сургууль, энэ сайхан хамтлагыг манай Ариуна захирал хүлээж өгсөн. Сургуулийн сургууль болж сүүгчийн батлаж байгаа Ариунаа баярлалаа. Бидний уншдаг маш гоё шүлэг байдаг. Танартан би хайргүй ахын авах. Ариун намын үнэхээр сайн сурагч, сайн багш, сайн захирал, сайн ээж, аргагүй сайн суралцсан байна. Шууд уншлаач баярлалаа. Би бүгдийг унших шүлэгтэй боллоо. Захирал мөрөнд уншаад байг нөө шүлэг уншнаа. Сэтгэлд шууд бууж Өөс спортлоход ухаарч хамтай уушгана. Өөс спортлоход ухаарч хамтайлаа. Өөрийн шүүдэхэд амнаж хамтайлаа. Наа харин дунд уйлж хамтайлаа. Нас нэг хөлд уйлж хамтайлаа. Тандан бид хайргүй ахын аваа. Бүгд шүсийгөө хүчин айгүй гүсэн тэр хайргунд би Динүү хайртай тэр бол жадугаар сургууль. Сайхан байхын хөвгөлцөхөд гэртээ сайхан очих тэр их ишрэл хүнд би хайртай тэр бол баяр сайхантай миний гэр би айдана. Энэ сайхан шийдвэрлсэн энэ сайхан байлгуутай энэ сайхан үеийг би мартахгүй. Энэ хайр хүн энэ хайранд энэ шинд би хайртай. Энэ бол 60-р сургууль би айдана. Үеийн удирдлагууд эрхэм үеийн шавнаар асуу авсадан бүгдэд энэ сайхан өдрийн мэдээг хүргье. 이 노력이 덕분에서 오늘 하고도기 잘봐서 오늘 아루나 자크르세와 앞으로 바스 일도 하지만 앞으로 대비자가 보지 파이스나 그 아루나 자크르만 사이가 느껴봐 지금 자다가 좀 아루 타운 지켜오면 mana 자크르서 mana 기초들이 했을 자크르서 오면 이제 좀 오늘들 이게 봤어 아트라 인디비듀얼 나슨 돌색들 좀 이게 자꾸 우리 팀이 없어가지고 팀 세팅들죠. 되게 자국자기들 아이고 hortay байна өдрөмөд нэг 자국자 манай жаргал сургуулийг оржтэй гаднаас нэгтэй оржтэй хүмүүс шагшин барьсан шавнар үе шавнар багш нар ажиллаж ямар их өөр сэтгэлтэй сургууль руугаа ирэх сургуулиар цуглах бид уулзах биенийг харах ярилцах хөөрөх ийм маш их сайхан хатуу нэгтэй энэ бүгдийн маань цаана манай хамт болон манай найзтай сайхан захиралмаар байна. Тэгээд таньшаа болон эрдэ тахта хамгийн сайн бүгдийг үсгээрээ. Тэгээд та бүхэн минь ажил үлэг өдөр бүдэгчтэй байгаад үзээтэй өрөөд өргөд хэмжүүлээд хамтдаа бизнес өдөр хийх гартуулж байна. Asa
ихийг бидний зааж сургасан бидэд үлгүүд өөрөө болж исэн дуу буюу захирал энэ баяр хөдрийн мэндийг бүрхий ятам ер нь хан уул сургууль хан уулын хэмжээ хан уул ерөнхий боловсролын сургууль гэхэд дандаа манай гартаа сургууль энд шууд ихэд нүүх тахаж чаддаг шүү. Үнэхээр бидний ийм сайхан хамтал яг л цагтаа нэг л цагтаа гэсэн би өөрөө хүртэл бидний бүр нэг зүг чиглүүлсэн эрхэм зорилго гэдгийг бол үнэхээр бидэд өмсгөлж суулгаж өгсөн юм мундаг захирал байгаа. Ер нь хааж явсан гэлч бид нар бол Доронтой аймгийн багш нар бас байна. Тэгээд Доронтой боловсролын газрын дараа нийгэм боловсролын хэсгийн дараа сургуулийн захирал гэдэг дандаа бидний өдөрч явсан. Биднээс өчнөө насаад дүүжсэн бидний өдөрч би ариуна захирлаас маш их зүйл сурсан. Түүний үлгэрч шигээр зөндөө ажилласан. Ажлын амжилт маань энэ үедээ их холбоотой. Орчин газар болгондоо гэртэн болж идэв. Дандаа бүх юм ялцж идэв. Энэ сургууль би бас ямар байсан бас санаж байна. Одоо нийслэлийн хэмжээ танихгүй болчихлыг хөгжүүлсэн. Багш нар хөгжсөн, хүүхдүүд нь хөгжсөн. Үнэхээр гайхамшиг. Юу Монгол үндэсний хэмжээнд бүр танигдахаас гадна гадаадд танигдсан юм сургууль болсон. Ингээд дүүгээрээ нутаг нэгтээ багшаараа, урилгаараа багш ингээд хамт гарч байгаа манай сургуулийн ажилтны Эрдэнэбатар захирал Ариуна хоёртой урд наснд удаан жаргаж тэтгэврт гарсан 10 ангийнхантайгаа цуг байгаарэ. Бидний өдрийн 17 дугаар гэрний өдөө жишгэрчээ өмөр сайхан юм өдөр хөдөлмөрийн хаалтрыг тэмдэглэж байгаа Эрдэнэбаттай болон захирал Ариунадаа хан хорвоогийн хамгийн сайн бүхнийг хүсээд тэгээд та энэ хурамчлуулсан та бүхнийхээ аав ээжигт нь Америкийн чинь Адам Үсийн чинь Антнуксийн чинь Атарахын шавнарын чинь ажиглалын дэдээр ятая. За энэ тэгээд хүрсэн хамгийн түрүүнд бас нэг хүн би баярсан гэдгээ багштай хэлье. Одоо энэ дотор хамгийн надад хэлээд ингээд бүгднийхээ нэрийг зохиол хэлмээр санагдлаа. Би анх 1976 онд Сэтгэлгээний Сүхбаатар хотоос энэ дээрээ энэ сургуулийг 7 дугаар хорооны хороод хичээл захад энэ одоо энэ сургуулийн тодорхой чадварыг тавьсан багш нарын нэг одоо энэ үеэрээ ганцаараа тэр үеийн багш нараа төлөвлөсөн байгаа. Тэгээ Ариуна захирал урнаа захирал хоёр минь байна. Тэгээд хамгийн гол нь уус шиг сайхан түшигтэй улсын тэргүүний багш ясаа гаяадгүй багш ахмадыг гаяад болсон өөрөөсөө багш хайртай шүү. Нэ захирлыг одоо ингээд хүнтэй ирсэн баярлаа. Тэр цаашаа боловсролын эцсийн дараа атга хордоо битээ ёо Монголоос их орти одоо амнуудад би төлөв хэрэглээ удаа төлөвлөж чанга 8-аас 12 саяда хөнгөлдөж хоёулаа ясаа сэтгэл төрхөө хаваач намайг юу дэмжиж явдаг чинь баярлсан шүү гэж чамтай хэдий ирээд их хүсье. За тэгээд одоо ерөөсөө энэ агуулын захирлаа эдгээр надад хэд хөвгөө олсон гэхдээ манай захирлын багийн хийх яваагийн багшийн өнөөдөр мэдээ тэгээ энэ төрлийн хийх яваагийн багш нар тэгээд хийх яваагийн анги төрсөн хүмүүс ингэж хэлээ. Жисийн агшид бүхрийн хүчтэй жинхэнэ элементүүд уусах хэсэгтээ шойршилтэй саатга бүрмэд шот миндэрийн үеийн систем англи шүү асар баг айхаа туудаг заахыг нэгүдэд өгдөг заавал гэж юу байгаа сурвалж хийдэг хийх яваагийн багшийн авдаг. Удаан жаргаараа сайхан бүхэн бидний болтугай. Тэгээд үнэхээр би найзаараа багчээ. Миний найз үеийн үед байх ингээд 10 жил байхасаа ингээд хамт олноо найз нөхцөл түүчээтэй ингээ явдаг найз маань өнөөдөр энэ тийм үстэс минь хараад би айгүй багчнаа. Тэгээд найздаа хавийн хаамтанд гараад амьдралынхаа хоёр дахь шат руу шилжиж байгаа ч гэсэн миний найз дараа нь бас одоогийн байгаа штэ илүү хямдтай дараагийн ажил үргэлж хослоо гэж өрөөгөө хамгийн сайхан хэлсэн өрөөё. Ангийн хамт олно.
Оюутан байхдаа энэ жижигхэн suurга өхөн байсан бол одоо өнөөдөр алдраа тэмдэглүүлээд авяаныхаа мартанд гарах гэж хийсэн бүтээсэн зүйлтэй ингээд сайхан байж байгаа нь баяртай байна. За манай ариуна бидний магтаараа гэж намайг хажуудаа загнаад байна. Би нэг магтнаа. Манай ариуна бол төрөлхийн өдөртч хүн, төрөлхийн захирал хүн. За жишээлбэл оюутан байхдаа ангийн дараа сонгуул болсон чинь би болъё гэж хэлж зовж ирсэн хүн. За дараа нь бид нар 92 онд багшийн сургуулиуд төгссөн. Тэгэд 93 94 оноос эхлээд захирал менежер боловсролын газрын доо нийгэм бодлогын эцсийн дарга хийж эхэлсэн. За тэгээд энэ яг улс төрөөс болоод Улаанбаатар хотод ирсэн. Ирчээд одоо манай одоо арай ихчээхэн байдаг байсан бол манайд байдаг байсан. Миний яг төрсөн дүүтэй ямар ч ядраа авахгүй яг манайд байдаг. Манай нөхрийн хоёр дахь юм уу нэг дахь юм уу нэг эхнэрийн чимшиг миний төрсөн дүү чимшиг миний хүүхдийн чимшиг ингээд манайд байдаг байсан. Би тэр төрсөн ихчдүү хоёроос ерөөс ядраа авахгүй байсан хоёроо. Тэгээд энэ сургуулиудад захирал авах сургууль байхгүй байхдаа захиралаар ажилд авах юмсан гэдэг. Би чинь сонин тэр үед одоо Facebook гэж байдаг байлаа. Сонин зар бичихгүй юу гэдэг байлаа. За тэгээд удахгүй Эрдэнэ рүү захирлаар явсан. Эргэж ирээд энд одоо тэрнээс хойш одоо маш олон сургуулиудад захирал хийж сайхан хамт олныг бүрдүүлж чадсан ийм мундаг дүү мундаг ангийнхаа өхнөр бахархаж байна. Манай ангийн бахархлаа. За манай ангийн баяжтай чи. Би за ариунаа бол би одоо хөвгнийх нь хувьд бол 10 хуруу шиг мэднэ. Харин захирлын хувьд бол би нэг жил одоо дэлгүүртээ гараад нэг жил энэ 60 дугаар сургуульд нэг хагас жил ажиллаж энэ ямар мундаг захирал гэдгийг мэдж авсан. Энэ сургуульд ороод ирэхэд үүдээр нь ороод ирэхэд халуун дулаахан уур амьсгалтай энэ хамт бол маш гоё бүрдсэн. За сүгөөдөг болсон шуудаа барил надтай хамт хог өгөөд явж ирсэн. Мод тарьсан ч гүр зөөрөд мод тарьцаад явж ирсэн. Маш сайхан энгийн ажлынхаа гүнд нь орж хийж чаддаг ийм мундаг захирал байна гэдгийг би мэдэрч дүүгээрээ бахархаж байсан. За ингээд манай ангийнхан зарим одоо хөдөө байгаа, зарим нь одоо тэмцээнд орохоо явсан, зарим нь шалгалтанд орохоо явсан. Тэгээ бид гурав төлөөлөд ирж байна. За ингээд та бүхэндээ бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсье. За эдгээр ариуна хоёрт дараагийнх нь амьдралын шинэ хуудас нэгдэж байна. Дараагийн шинэ хуудсыг ядалт бүтээгээрэй. Амьдрал дахиад эхэлж шүү. Тэтгэвртэй гараад гэрчээ зүгээр суух шүү. За би ажилчид сурагч та бүхэнд энэ өдрийн хэндийг хүргье. За бүгдээрээ айгүй их миний өмнөөс бараг ариунаас хэлж багцчлаа. Сток гайхалтай удирдагч маань бас өнөөдрийн хөдөлмөрийн алдартай он жижигтэг дурсан бид нарыг урьсанд маш их баярлалаа. 19 оноос эхлээд энэ сургуульд хамтран төслөө хэрэгжүүлж ажиллаж байгаа ямар мундаг хүн бэ гэдгийг бидний зүрх сэтгэлдээ шингэтлээ мэдэрсэн зөвхөн Монголд биш гадаад танигдсан хүүхдүүдээрээ бас манлайлсан гадаад хүмүүсийг бас Монгол бас ийм байдаг юм уу, ямар гайхалтай юм бэ, хүүхдүүд нь ямар мундаг юм бэ гэж шүтэж бишиж явсан ийм гайхалтай юм байна. Одоо авьяаныхаа амарчгүй гарч байсан чи бидний мартахгүйгээр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тусгай нь зөвлөж дэлхийд тойрно дараагийн амьдралаар бүтээж дурсан ч дүүрэн он жилүүдийг өнгөрөөрэй гэж ястан билгээ бас гардуулъя. Таны бүтээж багтаж явна шүү.
Өдөр багтаа жадаа тухайдаа энэний зүйлээ. Ариуна захиргааны тавитай стаарууд зөвхөн багшнаар айлгын төрөг сургууль шин багшнаар шин сургуультай хайцсан. Манай ариуна захиргааны төлөвлөгөөс авьяатай цаа захиргаасаа лага багтрын төлөвлөлд ариуна захиргааны төлөвлөгөөр хүрсэн байна. Ариуна багштай бид одоо удирдлагын активийн нийгмийн удирдлагын магистрийн хамт болж ирсэн хамт олон төлөөж ирлээ. За Ариуна маань одоо сурч байхдаа анги мандаас эрдэмтэн оюутан тэгээд боловсролтой үнэхээр тийм мандат бичиг эмэгтэй байсан. Одоо сурч байгаа хугацаанд бид одоо өмнөд хэлэхэд намын сангаас нуугдж байна гэж хэлсэн. Тийм нэрийн одоо магистрийн зэргийг хамгаалсан дипломын ажил одоо бичин тэр аппликейшн гэдэг одоо тэр бас чанга байсан. Тэгээд үнэхээр намын сангаас маш олон амууд хөшөг өгсөн. Үнэхээр багтдаг. За манай ангийн мандатч ангийн дараа манайсан хаач одоо ангийн дараа тэгээд мандатч оюутан эрдэм тэгээд за тэгээ оюутан эрдэм хэвэж төтөл авахгүй. Ариунаараа их багтаж явдаг. Айхшгүй Хүчрээ шиг. Хаа хөшгөн дээр одоо тэгж удаа хурдан тэгээд тэгсэн чинь би тэр удаас нь бич авчихлаа. Тэр дарааг байсан бол нөхрөөс ясын зэрэг шахах байсан. Тэгээд ариунаштай баяр үргээ заримдаа хичээгээ, заримдаа найзгаа, заримдаа хөшөөгээ, заримдаа би өөрөө ч очроо тэгээд байж бараг шавьсан. Тэгээд хичнээн сайн хөшөө гэдэг нь бол одоо хэлэх гээд дараагийн өмс зогсож энэ аяыг даажсан гэхдээ хаяач би да. Тэгшчихсэн ингээд бом онор ааштай тэгээд олчихтой. За баярлалаа. Жаргалын өргөө жаргал сургуулийн халуун сэтгэл хамт олондоо бүгдээ энэ өдрийн мэндийг хүргье. За аливаа байгууллагыг харуулаар нөхдөд захиргаан л үдэж гаргадаг. Тийм болохоор хамгийн чухал хоёр албыг харж байгаа хоёр хүн өнөөдөр хөдөлмөр алдраа тэмдэглэж байгаа юм байна. Ингээд та хоёртай халуун баярыг хүргье. За мөн энд урьдын ирсэн үе үеийн одоо дүүгийн маань үе үеийн найз нар хамт олонны төлөөлөлд хүрэлцэн ирсэн та бүгдэнд нь халуун баяр хүргэж энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За ингээд энд ирсэн хүмүүсийн яриаг сонсоод байхад ерөнхийдөө дандаа оюутан хойцааг сурагч үе хамт ажиллаж исэн үе гэдэг ингээ яриад байна. За тэгэхээр зэрэг би энэ хүнийг бол яг төрснөөс нь хойш мэдхийн хувьд бас нэг товчхон танилцуулга хийе гэж бодсон юм. За тэгээд энэ хүн бол одоо ингээ хажуунаас гайгүй юм яриад ингээ шантаа дарамтлаад байна. За энэ бол яг мэрэгжлийн онцлог байхаа гэж би бодож байна. Ажил мэрэгжил ингээ нөлөөлсөн байна. За яг би яг үннийг хэлнэ ер нь бол. За энэ өөдөөс хараа зогсож байгаа энэ охин бол яг миний нүдэнд бол охин жижигхэн бэцгэн гүнж байгаа. За яг үннийг хэлхий бол энэ хүн чинь бөөнхий биетэй, бүлтгэр нүдтэй, наатхан хамаатай, намхан нуруутай. Энийг бол одоо би танаас нуугаад яг бүгд харж байгаа юм чинь тийм үстэй. За тэгээд би одоо энэ дүүийнхаа намтдуугийн талаар нэг юм биччихсэн байна. Яг цэжир ярих юм бол би зарим нь мартчихна гэж бодоод. За нар ээж навчис дэлгэрсэн навтай сайхан хаврын энэ өдөр сэргэлэн цаваа замтай сэтгэл сэргэн минэттэй амьтан хүнтэй нийлэмжтэй агтаж ахуйтай дүүгийн минь хийж бүтгэснийг таниулж хөдөлмөр бүтээлгийг алдаршуулж буй жаргалын их өргөөний эзэд 60 дахь сургуулийн хамт олон та бүхэндээ баярлалаа. Би нэгэн сайн ихч болж заяа буйны хишиг даалгаар зудаага гიშгэж төрсөн ээж аавын инрэл хараар энхэн хорог хамтдаа илээж буй ажилсаг хөдөлмөрч хариуцлагатай алиа хошин замтай хөөрхөн дүүгээ үгийн сайныг сонгон магтъя ерөөдийн дэдийг шилэн урамшуулъя. Юсын эсэн ангаахан яг дундах гүнж юм энэ охин. Аавынхаа бол амин сонсон ээжтэй бол ягдээ ингээл нэг хөвгтэйсэн. Алтан дэлхийд мэдлэгтэй алдар тэхийн одон чирээдсэн охин ажил хэрэгч хүн гэдгээ анх ингэж тунх гэсэн юм аа. Цэцэрлэгт явж боловсроогүй миний дүү. Цэвэр өөрөөрөө төмөжсөн. Шатар дамыг бол өөрөө сорсон. Гар тоогооч ганцаараа л хариуцсан.
гадаа доторгүй тоглохооч амжуулчих нь аав ээж ах эгч дүү нарын 13 ам. Айл хөршийг хийсэн бараг 20 хүний маргаашийн идэх дархны асуудал маргаангүй энэ өөдсгэн гүнжин бяцхан гат байсан юм аа. За ажил хийгээд хүний гар эвдэрдгийг харуулж явнаа миний дүү. Амьдралтай харин ачаатай болгийг үзүүлж байна миний дүү. Анх сургуульд орохдоо аль хэдийн бие даасан байдаг юм аа. Ангийн олон нөхдөгөө амархан гихч нь ижилсэн байсан юм аа. Хачин гой Орос баримтын шавар минь хичээлийн дөнгөж эхлэхэд хичээлийн жил дөнгөж эхлэхэд дууссан байлаа. Хэргийн эзэн гүнж маань харин хээв нэгэн муу найзтай нэг нэгээр нөгөөд сайн найзтай хоёроор нөгөөд хүсэнгүй гэж сууж идэг байгаа. Туслах буруугүй гэдгийг харуулж явнаа миний дүү. Байгаа бүхнээ хуваалцаад байгаа миний дүү. Оюутан цагийн жаргалтай үе, оройгүй эрдэмт шамдсан цаг, дотор байрны хөгжилтэй амьдрал, дотн найзуудын баяр гоёныг хизээж мартагдашгүй сайхан үедээ дурсаж явдгаа миний дүү. Хамтын нөхөрлөж одоо ч үргэлжлүүлсээр байдгаа миний дүү. Ажлын гараагаа эхэлсэн он жилүүд амжилт бүтээлийн төлөө гүйсэн их зүтгэл хийн биологийн хичээлээр амьсгалж байсан үе хичээнгүй олон шавнараа эмч багш эрдэмтэн судлаач болох их айны алтан дөрөнд гишүүсэн байдаг юм аа миний дүү. Багш болсныхаа хэргийг гаргаж явсан миний дүү. Бяцхан сурагчдынхаа ирээдүйн замыг гэрэлтүүлж ирсэн миний дүү. Архын сургуулийн багшаас 10 жилийн сургуулийн захирал аймгийн боловсрол соёлын газрын дарга нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга хүүхдийн гэвэг сангийн мэрэгжилтэн худалдааны дэлгүүрийн эзэн нийслэлийн сургуулийн захирал гээд төр устай хүчээ өгч 30 гаруй жил хөдөлмөрлөктөө. Хүний амьдралын зам тохиох хүнд бэрхшээлийг туулж гаснаа хүртэх халдрын амтгийгч мэдэрчил ирсэн миний дүү. Ажил гэж гүйдэгч амьдралын үнэж ханиа халамжинд бэлхүүлж алтчиг сайхан хүнтэйж амнаас үнтэй гүнжин хайранд бөмбөрүүлж алмааснаас үнтэй бэрхнөө ээжийн энтэй эрхлүүлж адайхан бяцхан ачнараа натаа бүхнээ зориулж халамж төвлөр хатан ээж болсон миний дүү. Ээж ахын дүүтэй тастай амтнаас натаан дэмтэй ажлын хамт олонтон түшигтэй ариунаа нэрээ батхангаасан ариун сэтгэлд нандин босгүй билээ миний дүү. За мөшиг төвчтэй сонсож байгаа баярлалаа. Одоо баг дууслаа шүү. За хөдөлмөр авдраа тэмдэглэж буй хөөргөн дүүгийнхаа өнөөдрийн өнгийг дурсаж байсан. Хийн хөдлөөр дуулнаа гин. Хөлнийдүүл бүжигднээ гин. Хүүхдийн дэргэд бол зурчнаа гин. Хийн биологийн бол заамал гин. Хөдөлмөр төсөл хэрэгжүүлнээ гин. Хүний өөрөнгөө тусалнаа гин. Сэтгэхгүй санаа гэж үгүй, бүтээхгүй гэж ажил үгүй. Бие багтаач бэлчээр өргөнтэй, цовоо сэргэлэн нэттэй, цоглог хөгжилтэй замтай, хөөрхөн дүүдээ баярлалаа, баярын мэнд хүргье. За баярлалаа. За энэ энэ хүн сая ингээ баян ингээд ойлон дугаараад ивэл сонир болоод байгаа байхгүй юу? За тэгэхээр ойлоод явтай цэнцэр минь хүн болоод ихэд гарна шүү дээ угаасаа. За ингээд дүүтэй баяр хүргэж ирүүдийнхийг үсээд ажил амьдралын шиш шатамдан өндөр амжилт аз жаргалын дэдийг хүсэн өрөөё. Гэр бүлээс нь баярлалаа тавьсан. Зарим нэг 18 гişдэг ажил олох юу манай гişүүд яамаа яа. Эний дараа үг хэлэх хүмүүс амар хэцүү боллоо. Энэ авьяастай авчвага. Тэрнада энтя айдната бүгдийн баярлалаа. Юу байсан? Энэ гавьяатын хайрсан дээр хамтран ажилласан баярлалаа гэсэн байна. Everything says and you see Survival के ममा नंबर एक पे मना बस तो कभी सोच रहा बस ये तकलीफ था बहुत बस नमक उसकी चुमो जिसम
ихтэй бас төлбөрийн албаар хэлж байгаагаас баяр хүргэе. Хамаад Доржонгоос сургалтад ирэхэд ихс маань дагуулдаг дууч тасгийн дуудаж дүүс өөрөө намайг машин дотор замдаа бэлтцээд намайг дууч болгосон үнсэрийн манаас ариун нэгснээс хэлжсэн. Тэгээд мөнгөдөөс төлбөрийн албараас хамт хийж байгаа Айдна тахтаас амьдралнаас хамгийн сайн хүсье өрөөё. Ингээд хаврыгадаар нэг дуугаар айдны ихшин сэтэрэд шатны ядуу өгөөя. За хамгиндээ амьдралнаас энэ хорвогийн хамгийн сайн самбарыг хүсье өрөөё. Сайн байцгаана уу? Манай багшийн хамт ажилладаг нийт хамт олон болон ахмад багш нар, гэр бүлийнхэн, найз нөхөд за тэгээд мөн гавьяаныхаа амралтанд гарч байгаа Эрдэнэ тахтаа энэ өдрийн амар амгалан айлтгая. За тэгээд би одоо ганц чиж хотлаахаа. Яг одоо химийн багш хүн байгаа. Миний химиг одоо суурийг хим биологийн гүнзгий ангийг 1995 онд Доронтой аймагт 2 дугаар сургууль би бас жоохон сэтгэл догтлоод энэ өчлөр альтрас хаш догтлоод байсан. 1995 онд Доронтой аймгийн Төмөр замын 2 дугаар сургуульд химийн гүнзгий ангийг анх авч ирсэн. За тэгээд 1987 оноос 1998 оны хооронд бид нар Доронтой аймгийн Төмөр замын сургуульд сураад төгссөн ганц нэг анги хүнтэй багш ганцхан ангийн шавнар байна. Тэгээд багш гэж хэлэх ч юм уу гэдэг бол арайч тийж хэлж болохгүй. Манай багш чинь бид нар ч ганц шавнар нь нэг жижигхэн тосгонд биднэрт одоо өдий хэмжээнд амьдрах итгэл очийг хайрлсан багш минь та байгаа шүү. Тэгээд хаяад явсан гэдэг үгэнд би жоохон дургу. Би өөрөө бас багш хүн одоо 20 жил багшилж байна. Тэгээд залуу хүний карьер яаж явах ёстой гэдгийг би бас өөрийнхөө аюугаар мэдэрч байна. Бас мөн Төмөр замд алтан цэцэг захирал маань намайг анх гардаж авч исэн. Энэ цаг үед би бас багштаа баярлалаа гэж хэлэх боломж олгосон. Ангийнхандаа бас баярлалаа. За тэгээд түүнээс хойш 2 жил ажиллаад Улаанбаатар хот руу шилжсэн. За ингээд энэ дээрээ одоогоор 20 дахь жилдээ химийн багшаар ажиллаж байна. За ингээд бид нэр 95 онд багштайгаа уулзчаад одоогоор 30 жил араасаа цувралдаад наана муутай сайнтай бүх үед нь холбоотой байгаа. Заримдаа тасардаг. Тэгээд багштаа бид нэр үнэхээр их баярлдаг. Хичнээн биднээс холдоод төгсөөд явсан ч гэсэн биднэрт үргэлж холбоотой, холбоос үлбэ гарах юм бол биднэрт үргэлж тусалж дэмжиж байдаг учраас бид нар маш их хайртай байдаг. За тэгээд бидний лайв хийж байгаа ангийнхаа групп дээрээ байн лайв хийж байгаа. Тийм учраас нэг утас бариад яваад байсан. За тэгээд тэнд ард нь бас манай ангийнхан асаалттай танк шиг багшаагаа хараад баярлаа. Сэтгэлдээ хөдлөөд байж байгаа нийт ангийнхандаа бас энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За ингээд сэтгэлдээ юу яриад байгаа. За манай ангийнхан нэмж хэлэх байна уу? За шотолгаад. За энэ өдрийн мэнд өргөе. За ариун багш маань 95 он ч одоо 30 жил болж байна л да. Тэгээ би нэг юм санаж байна л да. Бид нар 7 дугаар ангид хийм ордог гэсэн. Манай ангийн банд нэг хичээл тасдаг үед ариун агш орж ирдэг. Задах ба.
Яг ариунагч орж бүгдээ хичээл суудаг гэсэн байна. Тухайн үедээ. Ярих биш нөө. Ярьж байна. Хөөрхөн багч байсан ба. За өөрөөс баярлалаа. Тэгээ би яг бодох юм. Бодох болгонд нэг ингээд ёг гэл ингээд яадаг. Тэгтээ миний одоо шавнар бол үнэндээ айгүй тийм ухаалаг, мундаг те ингээд бас энэ төмөр замын тэр тосгоны те тэр хизүү хатуу хөдөө амьдралд нухтлагдсан одоо бас те сэргэлэн цовоо зан чанар те хариуцлагатай сахилга баттай байдлаар айгүй мундаг өөрсдөө хичээсэн учраас хэний ч одоо туслалцаа дэмжлэг ингээд түлхээсгүйгээр айгүй сайхан ажил мэргэжлээ олоод амьдралаа төхнүүлээд өнөөдөр ингээд хараад тэрэн сайн явж гин энэ сайн явж гин гэхэд үнэхээр их бахархалтай санагддаг. Гондоо муу явж явах юм бол мэдээж тусал дэмжихийг хичээн. Тэгээ шавнартаа үнэхээр их баярлалаа. Багшин гэдэг бол яг үүндээ одоо ингээд захирал хийчихээр мэдээж найз нөхөдтэй хамт ажиллаж байсан хамт олон ингээд зөндөө олон хүмүүс байдаг. Яг шавнар гэдэг бол жинхэнэ одоо багшины бахархал одоо гайхалтай мэдрэмжийг авдаг тийм одоо мэдрэмжийг өгдөг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд тэр үед амар том модоор зоддог байсан өөчлөө. Тэгээд хиймэн тамийн шэшгүүл авч үлдээгээд 28 рууста өвлийн үдэнд алхуулаад ингээд хосоор та яристэ бүжгэл хиймийн элемент болж бүжгэл гээжтэй амар зоодог байсан мөн өөчлөөрэ. Тэгээд та нарынхаа амьдралд нас жаргал, эрүүл их, за юу сансан, эсэн цагаан өслөн, үргэлж сэтгэгчлэн бүтэж байхыг, үлзийтэй өрөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Ингээд багш нь одоо ингээд өнөөдрийн өндөрлөгөөс гавьяаныхаа амралт гараад ингээд бизнесээ эхлүүлэх гэж байгаа. Тэгээ хамтран бизнес хийцгээе. Баярлалаа. Гүйцэтгэлийн үнэлгээгээд яг ямар ч завгүй байгаа шүү дээ. Тийм болохоор амжихгүй 5 дахь өдрийн 5 болтол шалгалтай тэрний ар дээр материалаа цэгцлэнгээ сууж исэн чи гинт нөгөө чатан донд нь бид нар төгсгсөн ганцхан анги штэ гэдэг үг л яг хинт зурчихсан. Тэгэл би очмоор санагдаж байна ямар гоё ингээд. Тэгээ яг ерөөсөө шийдэггүй 5:50 боллоо шалгалт дуслаа материалаа цэгцлээ гэртээ 19 цагт очлоо. Би явмаар байна ямар гоё юм гэсэн чил тэгээд бас дэмждэг хантай манай тгий цуг явъя гэл. Тэгээд шүнжин таксаар аваад өөрөөр ороод ирсэн. Багштай маш их баярлалаа. Тааман багш. Тэгээд маш олон хүүхдээ авьяасыг нээсэн. Нүдэнд нь оч бадраас ингэж боддгийн. Ер нь тэрнээс өмнө би өөрийгөө бүжгэлдэг гэж ч мэдэж байгаагүй. Маш их баярлалаа гэж хэлээ. 6 дугаар сургуулийн англи хэлний багш мөхцөг байна. За би бол Ариуна багшийнхаа бас мянган шавнар нэг манай багш бол өнөөдөр их даруухан байна. Өөрийгөө цөөхөн шавтай гэж бодчих. Үгүй та бол мянган сайхан багш шавнарт төрүүлсэн үнэхээр гавьяатай хүн шүү. Багшаа би танд маш их хайртай. Миний гэр бүлийн хүн уучраад бас 114 дугаар сургууль би тамир багш идэг. Тэгээд өнөөдөр багш уучлаарай хөдөө явах нь яг таараад тэгээд ир чадаагүй жоох эвгүй байна. Тэгтээ тий өгөнд бол ирэх хэрэгтэй байсан. Тэгээд ир чадаагүй их тэгэхээр уучлаарай. Тэгээд багшийнхаа энэ сайхан алдар гавьяаг тэмдэглэж байгаа энэ өдрийг бол одоо бид нар бүр маш их сэтгэл догдлон хүлээсэн. Өнөөдөр бол их баяртай байна. Гэхдээ жоохон тийм. Тэгээд багшийнхаа цаашдын ажил амьдралд нь улам их амжилт хүсье. Манай багш юуг л юу чадна. Та бол үнэхээр улс одоо тэр дэлхийн олон улсын хэмжээнд ажиллаж чаддаг. Үнэхээр гайхамшигтай хүн. Би танаар үнэхээр бахархдаг. Танд маш их хайртай. Хамтдаа 60 дугаар сургуульд 12 жил, за 32 дугаар сургуульд би 5 жил ажилласан. Ер нь ингээд 17 жил хамт нэг нь одоо захирал, нэг нь менежер хийж ингээд хамтарч ажилласан байна. Тэгээд өнөөдөр ингээд хамт олонныхоо дунд манай Эрдэнэт ажилтан маань, за захирал Ариуна маань ингээд хөлбөр авдраа тэмдэглэж байгаад сургуулийн хамт олон бид нар маш их баяртай байна. Тэгээд хамт олон маань бас одоо ингээд удирдан чиглүүлж исэн одоо багш маань, мандаалагч маань одоо ингээд хөлбөр авдраа тэмдэглээд хэдий одоо ингээд байгаа ч гэсэн одоо биднийг хойшид үргэлж чиглүүлж яг болно гэдгийг бид нар бас хэлмээр байна. Ингээд хоёр сайхан одоо хөлбөр авдраа тэмдэглэж байгаа хоёртоо эрүүлтийн хамгийн сайхан бүхнийг хүсээ ерөө ингээд сургуулийнхаа одоо бэлдсэн өчүүхэн бэлдэгт дурсгалыг өгье.
ажилдаа нэгт юм байна. Аливаа зүйлийн учрыг амхан олчихдаг аатай сэргэлийн ариун захиралтай хөдөлмөр ажил хөдөлмөрөө үнэлж гавьяаныхаа амжилтанд сууж байгаа багштай баяр хүргэе. Үнэлсэн аж ахуйн хамтад маань нэг хамт болоо төлөвлөөр захиралтай эзэн нутгаа аз жаргал хамгийн сайхан бүхний хүсье өрөө Дугаар сургуулийн хамт олон ариунаа захиралтай өнгөрүүлсэн он жилүүд тус сургуулийг хөгжил дэвшлийн оргил үе ясны тодтолж ийм хөдөлмөрч бүтээлж ажилсаг үнэн шударга чин сэтгэлийн дээд болсон эрхэм хүмүүнтэй хамт ажилласан түүхээ цаашид улам баяжуулан амжилт бүтээлээ айхуулж таныхаа үлгэр дуурайлалаар сургуулаа нэр хүндтэй авч явна гэдгээ энэ үеэр амдаж байсан бол мөн бидний нэгэн эдис болсон харуул хамгаалтын ажилтан Эрдэнэт ахта аж амьдралд нь сайн сайхныг хүсч хамт олонны амжилтын үндэс багийн ажиллагаа энэ багт ажиллаж байгаа хүмүүр үүргээ сайн биелүүлсний баталгаа байдаг гэдгийг онцлоод бидний амжилтын нэгэн эдис болсон үүрэг хариуцлагын дээд эрхэм танаараа бахархаж талархаж байгаагаа илэрхийлсэн ерөөлийн хүстэйг мэдчилгээгээр хөдөлмөр зүтгэлээр дүүрэн он жилүүд хөдөлмөр алдрыг тэмдэглэх үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлсөн юм а. Иймээ бид 60 дугаар сургуулийнхан мөлий.